За энэ татварын ерөнхий хуулийн төсөл аж ахуйн нэгжүүдэд хэрэгтэй нэг заалт орсон байгаа. Татвар төлөх үүрэг бол үндсэн хуулиараа одоо заавал үл маргах журмаар одоо төлөх ийм үүрэгтэй байгаа. Тэгэхдээ одоо аж ахуй бизнесийн үйл ажиллагааны шалтгаалаад татварын өрөөд үүсдэг. Энэ өртөө холбоотойгоор татварын байгууллага бол үл маргах журмаар энэ татварын өрийг барагдуул гарах хэмжээнүүд авдаг байсныг бизнесийн үйл ажиллагааны тасалдлыг багасгах үүднээс энэ орлогыг нь орж ирсэн орлогыг нь дансанд орж ирсэн орлогыг нь татварын өрөнд суудгаж авдаг байсан хэмжээгээ багасгаж байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдэд татварын орлогын 30%-ийг үйл ажиллагаанд зарцуулах ийм болцоо боломжуудыг олгож байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд бас энэ зүйл залтуудыг бас мэдээсэй гэдэг үүднээс бас энэ үгийг хэлж байгаа. Тэгээд энэ татварын ерөнхий хуулийн хэрэгжих заалтууд бол энэ саяын 63-ийн 2 дахь заалтаас бусад заалтууд нь 27 оны 1 сарын 1-ээс хэрэгжих юм. Тэгэхээр энэ саяын хийсэн таагдсан данснаас үл маргах журмаар гарах хэмжээ нь 70%-аас итэхгүй байхаар энэ хуулийн заалт бол батлагдсан өдрөөсөө хэрэгжих юм. Тэгэхээр энэ татварын ерөнхий хууль батлагдахаар аж ахуйн нэгжүүдийн хувьд бол ийм болцоо боломжууд нээгдэж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгэд энэ эрхэн зөрчигдөх юм асуудал үүсвэл татварын байгууллагууд гэсэн бас энэ хэрэгжилтэн дээр аж ахуйн нэгжүүдэд бас ойлголт өгөөд энэ болцоо боломжуудыг нь бас хангаж өгөөсэй гэж хэлмээр байна. Тэгээд асуулт байхгүй. Үг гэлээ. Баярлалаа. За хэр хариулах вэ? За үг хэлчлээ. Асуулт асуусангүй. Аюулшин хариун зай гişүн асуулт асууя.